Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Найзуудын чатан дээр хэн чатаар кино мань эхэлж байгаа юм. Ховын онгоцонд хэсэг олигархуу зоржиж байхаагаад гэнэт нэг залуу сандарч төвдсөн байдалтай гарч ирнэ. Тэдний нэгэд босчихсон зохиж явна штэ. Гихцуур тэдний нэгэд босч ирээд би эмч байгаамаа тайвшраа доошоо хэвтээдхээ эмчилгээ хийгээдхий энтергээд худлаа дагцтаад хэвтүүлнэ. Тэгснээл за Рэнди би чамайг буцаад унтуулах чинь шүү заяа. Яагаад гэвэл чи сэрх ёстой цагаасаа төрүүлээд сэрж өглөө. Гэд гүрэний цус руу бал шаагаад хайчихна. Бүдүүрийн цус яг л манай мо 50 мянгатын карантны зэвтэй услуугаа адил өнгөтэй олгодож өгөн дөө. Тэгтэл мунаг ирж унах юм биш ээ. Босч ирээд бүгдийн зүйл дуусах нь гэтэл тэдний боос хүүхэн босч ирээд дүүфлийнхээ өсгийг нүдрүүн чихээд нүдийг ухаж гаргаж энтер. Цаг хэрцгий шүү хэрцгий. Энэ хэсэг бүлэг олигархууд киноны эхэнд гарсанчлан ядлахаар авч явж байсан этгээдүүдийн нэг нь босч ирсэн байсан нь энэ байж л дээ. За тэгэл нөгөө барьцаалагдсан нөхдүүд 50 Shades of Grey sex тоглоом шиг юм амандаа зүүцэн сэрдэг юм да. Тэгтэл нэг хүүхэн ингрийн тэмдгнийхээ зүг аваад үсэндээ үрж соронцтой болгож луужин хийснээр навчин дээр тавиал зүг чиг зааж энтер. Кино. Өнөр кино билүү? Юу ярьж байгаагаа мартчихсан байж шít. Зүг чигээ олж яах ч гэж байгаа юм дээ. Хаанч байгаагаа мэдэхгүй хэвдчихвэж. Ойн чөлөөнд нэг нь Том Крейт байх бөгөөд нэг нь очоод л онгойлох гэтэл наа чин занг байна. Битгий нэ. Гэснээр зогтож мөгтаал. Кино штэ юу гэл тийм амархан дэлбэлэх вдэ. За тэгсэн дотроос нь нэг жижиг тоороо битүү буу шидэм гарч ирдэг. Энэ тоороо ямар учир тавиа гэхээр 1944 онд гарсан Жорж Оруэллийн Амьтны ферм гэх зохиолтой холбоотой. Тэр номонд юу гардаг вэ гэхээр амьтад дэндүү мүлжүүлсэн, дарангуйлалд өртсөн байдлаас залхаж эздийнхээ эсрэг бослог гарган өөрсдийн эрх мэдлийг тогтоон байх үед гахайнууд амьтад дотроо дахин өөр бүлгэм үүсгэн бусад амьтдаа дарлаж эхэлдэг. Гахайнууд нь худлаа ирнаа. Өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд юу хийхэд бэлэн байдаг талаар гардаг. За тэгээд явандаа ойлгомжтой болно зүгээр. Энэ тоорондоо олигархууд нэр хүртэл өгсөн нь зохиолчийн нэр буюу Orwell. За нэлээ хадуурчлаа. Цаашаа үргэлжлүүлцгээе. Шаргал ус төлхүүр олж аваад л амандах хазаарнуудыг нь онгойлгож өгөөл юун буу мүү вэ энэгээр яах вэ гээл байцгааж байтал их ан авын цаг болж тэдэн рүү буудаж эхэлдэг юм. Хоёр хүүрч нь баг хоорондоо дурлцснуудаа гэж байтал shit. Энэ шаргал ус цайхан амьтны киноны гол дүр гэж бодсон штт. Хайр юм гөлөг. За тэгэл PUBG-гийн бүтэн сквадта халз мөргөлдснөө мэдсэн гарууд амиа аврахаар гүйлдэж гарна да. Зарим нь хавханд ороод, зарим нь дэлбэрж үхэл, зарим нь харвуулж үхэл, цаашаа зүгтсаар шатхан түгээх станц дээр ирэх болно. Тэнд нь өвгөн эмгөө хоёр байх бөгөөд биднийг зүгээр өнгөрөөчөө $200 л орлого байгаа. Тэрийг ав. Гэхэд мөнгө чинь ямар ч хэрэггүй хоёр төгцөг минь утас байвал утсаар яривал хүмүүс алах гээд байна биднийг гээл. За тэгэл 911 рүү залгахтал яг үнэндээ 911 байлаа юу? Биш түгээс. Зуг явсан нэг эмэгтэй нь өлөнтөж дэлгүүрт байсан донотноос авч идээд цагаан хөөсөө сахруулаад ойчоод өгнө. Гү яава ивэ чи чинь амттай шимттэй юм идэд хурцдаггүй юу гэж байтал нөгөө хоёр төгцөг айл хэдийн хорт удааны маск зүүчихсэн нулимс сасгаруулагч хийшээдчих. За тэгээд ерөнхийдөө энэ гурав эндээ ингээд ясаа тавьж таарнаа. Дэлгүүр ажилуулдаг нэрээр зогтож гарсан хүмүүсийг зүйл дуусгадаг нөгөө хэдэн олигархуудын нэг л байсан байгаа юм л да. За тэгээд хүүрнүүдийг нь зөөж хөргөгч оруулж байснаа. Нэг нь хормын бүгжтэй юм байна штэ гэж худлаа өрөвдөд л. Анхнаасаа хуруу гарлуу нь харж байж хүнээ сонгохгүй яасан. Араас нь нэг сайн хүн болох гэж хичээж энэ. Хот. За тэгсэн нөхөр нь наадуулаа өгсөнд нь өрөвдөв бай. Сошиалар хүн бүлийддэг, хүн дарамжилдаг новшнуучтэй гэл. Ер нь бол сошиалар илээ балаа юм ярьсныхаа шандал энд ирчгээд баламдаар арьсаа өвчүүлж байгаа гарууд юм шиг байгаа юм. Тэгтэл тэдний босс хүүхэн станцаар за юу болж байна? Өтгөс буурлуу да. Гэхдээ 3-ын огсоо хөө. Гэхэд одоо нэг хүүхэн бас очино. Буу шидэн байхгүй. Өөртөө мэдээд зугаац. Гэж хэлэх юм байна.
За тэгтэл нөгөө хүүхэн буюу киноны ихэнд зүгээр луужи хийдэг сайн юм орж ирнэ. Хайрцаг тамхи чүдэнстэй өгчих гээл асуунгаа. Би ер нь хаана байна? Гэхдээ нь Арканзас явж байна штэ. Гэд хэлж дуусаагүй байтал хоёр үгрийг болгож тавина. Тэгснэ эмгэнд нь Арканзас тамхи $6 л үнэтэй байдаг юм уу хөгшин өлөгчин. Гэд нүүрэнд нүх гартал калибердад хайчих. Гадаа байх машин дээр очиход худ дугаар энтэй давхарлаад наа заа бас болоогүй. Тэнэг хүн хурж байгаа биш үү? Зүгээр л дугаарын тайлал оронд нь зүүчих. Үнэн мулгуу шаас. За машины дугаар бол Хорват улсын дугаар байдаг юм аа. Тэгэхээр юу гэсэн үг байх нь вэ? Манай гаруудыг Хорватад аваад ирсэн байх нь байна штэ. Золиг гэжтэй. Машин ядаж байхад бас тесрэх бөмбөг сөөрлүүлцээ. Хаалга нээлээ, толгой, бөндгөс. За тэгтэл Мулгуу Америк гарч ирээд нөгөө нөхдийн дроныг буудаж унгаал. Чи дроныг буудах хэрэггүй байсан юм да. Усан толгойтой биднийг одоо хаана байгааг тэд мэдчихлээ энэ гэл. Угаасаа аль хэдийн мэдчих юм уу? Шатхуун түгээх төр ирэхийг нь. Энд ч одоо логик хаана байна? За тэгэд нөгөө хоёр тим ап хийгээ цааш явнаа. Гал тэрэгний замаар явж байвал гал тэрэг ирж байх бөгөөд манай хүүхэн Күгэр гал тэрэг эргэлтээр хурдаа саадаг. Тэр үеэр нь күүч хорё гэл аймаар план гаргаал үсрээд орондоо. Гал тэргэнд бас хідэн цагаач байх бөгөөд манай Мулгуу Америк энэ хэд угаасаа жүжигчд хаалганы горхоо гал тэргэнд ямар ацаараа ийм олон цагаач сууж явдаг юм бэ? Тийм азар нэмчиж өгөхөд энэ эдийг нухнаа хөө гэл яг буудах гэж байтал гал тэрэг зогсох бол. Тэгтэл хэдэн цэргүүд гал тэргийг зогсоосон байх бөгөөд нөгөө Мулгууч би Америк хүн энд ямар ацсан болоод байгааг би мэдчихв шүү. Энэ цагаачд ч жүжигчд ер нь бүгдээрээ л жүжигчд энэ тэргээл саа гэж байх хоронд нөгөө дөрвөстэй нэг нь зааста чамд итгэлээ юу надад болчихно. Энэ цэргүүд болон бусад дөрвөсөд бол жинхэнэ. Энэ гал тэрийг зогсох ёсгүй байсан юм уу? Энтэр гэж байтал нь манай маанаг Америкээр мөргөж унгаагаад цүнхнээс нь нээд гаргаж ирээд бандаг руу чихээд байхгүй хэдэн хэсэг махан салиуд буудаад дуусаад өг. Манай хүүхнийг өөр тийш зөөвөрлөж тэнд байх нэг Америк руу оруулаад уулзуулаад манай сайн юм Америкийн элчин рүү залгаад өгөөч гэхэд чи яг ямар атцаа хийж энд яваа юм. Бас дон шиг агнуулж явна гэд бас нэг бүдүүн Америкийг аваад хүрээд ирнэ. Тэр бүдүүнээ ер нь бүх түүхийг төрүүлээд яриад өгсөн байсан юм шиг байгаа юм. За тэгээд нөгөө хоёр чинь дөрвөстийн хоорондын хоолноос буудчихад нөгөө Америк элчингээс ирэх хүнээ хүлээж суутал нэг нөхөр ирлээ те. Бит хоёр аврагдлаа энэ төр гэл. Нөгөө бүдүүний машинаар элчин рүү явж байтал яагаад та нарыг ер нь анилсан юм болоо? Ямар нэгэн зүйл буруу хийгээд л овоо харанд нь өртөж те. Энэ тэргээд нөгөө элчингийн хүн ярьж байх хооронд манай эмэгтэй хаалганы бариулнаас нь чангахан гэгчин зуурч байгаад цөм өшиглөж зам руу шидээд бүндгүдэг өрн дугууга яг сайхан тааруулж явуулаад дуусгаж өрхөн. Хамт сууж байсан Донч хүүхэн шиг чарлаад л "Гү чи чинь галзуур аюу яагаад бидэнд тусалж байгаа хүнийг алчхаж байгаа юм бэ? Чамд юу тохиолдоо вэ чөтгөрийн хүүхэн?" энтэр гээл. Машины багажийг нээдл ард нь хөөхий. Нөгөө Мулгуу Америкээр тухандаа чинжаал зоолготой тухтайгийнх чинь хэвдэж байх нь тэр. "Гү чи яаж тэрнийг худлаа гэдгийг мэдвэ?" Гэхэд угаасаа бүгд л худлаа шааж байна шүү дээ. Гэл нөгөө хоёр чинь багажнаас нь газрын зураг олж аваад нөхдүүдийг байгаа газар руу хөдлөн дөө. Хараа бүрий чуулж нөгөө хэд нуувчандаа нуугдаад хэндэж хэрэггүй балаа юмаа ярьж байх хоорондоо нөгөө хоёр чинь айлчлан ирэх болно. Бас нэг армийн тэд ахлагч энтер авчираад цөвлөгөө заавар авцаа нөгөө хэд чинь бас. Ан хийх гэж байсан нөхөд эхнээсээ өөртөө агнуулах нь тэртэй. Мор харах гэж гараад нэг нь чад. За араас нь бусд нь ч тэнгэртэй дэвшиндээ хөрхий. Их хядлага дууссан хойно Дон гихч хамт явж байсан хижээл насны ир орж ирэх бөгөөд олигархуудын босс радио станцаар Доныг дуудаж тэрнийг устгасан уу гэж асуух болно. Манай хүүхэн Дон 2 хоёулаа гайхах болно. Дон би энэ балаа авгааг юу гэж чалчаад байгааг ойлгохгүй. Би танай тал гэхэд манай хүүхэн бууга буулгахыг шаардна. Хэн хэндээ итгэхгүй нөгөө хоёр хинэнж бууга буулгахгүй байсаар Дон мэдээж эрлэг рүүгээ явж чадах болно. Хөөхөр манай хүүхэн хоёрын дунд яс хайсан тэр л дээ. За тэгээд эцэст нь амьтаа голтой хэвдэж байх цэрэг залуу буюу зааварлагч дээр очиод толгойлогч чинь хаана байгааг асууна. За энэ хэсэг дээрх яриан дунд манай хүүхэн цэргийн тусгай хүчний цэрэг байсан. Афганд алба хаасан талаараа ярих болно.
Таанч тийм баха дэндүү мэрэгжлийн байгаад байсан юм. Толгойлогчийг хаанагааг мэдж аваад хөөрхий хуурамч цэргийн ахмадыг золигт нь гаргаж орхинд. Нэг жилийн өмнө юу болсон талаарх үе рүү кино маань эргэж очиндоо. Нөгөө олигархуудын толгойлогч эмэгтэй том захиралдаа баахан загнуулдаг. Учир нь юу вэ гэхээр киноны эхэнд гардаг чат нь тэдний нэгний утас хаагдуулснаас болж олон нийтэд задарсан байдаг. Бүр утасны эзний Бобны зурагт задарсан байдаг юм. Гэхдээ тэр Боб бол гол асуудал биш байгаа юм л да. Тэр хэдийн хүмүүсийг аваач шатна энтер гэсэн найзуудын хоорондын тоглоом шоглоом бүхий чат нь ил болсон хэрэг. Чат ил болсноор сошиал орчинд тэр чигээрээ тэдний талаар ярьж хэлэлцэж бүр подкастууд хүртэл явсан байдаг юм. За тэгээд том босс нь тэр групп чатанд байсан бүх хүмүүсийг толгой дараалан ажлаас нь халсан бөгөөд өөрийг нь ч бас халж угаад дуулгах болно. Нэг маз төдий чатнаас уулж найз нөхдийн хүрээлэлээрээ хог дээр үсэрсэн тэр аж. Ажлаас халагдсан хэдийн уурж маш ихээр хүрсэн тодорхой. Яг ямар нөхдүүд сошиалор тэдний чатны талаар ярьцгааж олон нийтэд түгээж их хандалтай байсан талаар судалгаа хийж киноны дундуур гардаг нөхдүүдийг олж авч тоглоом шоглоомор ярьсан хүн алж тоглох тоглоомоо бодит болгохоор шийдсэн тэр байж. Энэ хэсэг дээр нөгөө жүжигч гарууд бүгд тууж байгаа үстэй. Дэлгүүр ажиллаулдаг Эмэво 2, дөрвөгч болж жүжиглдэг Персер, элчингийн ажилтан гэдэл. Ер нь бол маш олон хүн тэдний талаар пост, жиргээ, подкаст хийсэн ч эхний ээлжин цэргийн анхамдын зөвлснөөр дээд талд 12 хүн л нуухгүй бол та нар анх удаа ийм зүйл хийх гэж байгаа учраас туршлага дутаад баларч мэднэ гэж хэлсэн байдаг. За тэгэл онилчгүй байнуудаа презентац маягаар бэлдчихсэн. Нэгээр нь тайлбарлаж байтал манай нөгөө хүүхэн гараад ирэндээ. Манай энэ хүүхэн олигархуудын том босс Афенаг бүр нэлээд шүмжилсэн бөгөөд тэрний гол тоглогчоор тэд сонгох болно. За одоо цаг өргөө буцъя. Манай хүүхэн Афенагийн эдлэнд хурч ирдэг бөгөөд Афена тэрнийг хөл доогуур нь бөөн тесрэх бөмбөг суйрлуулсан учраас бууга шуудангийн хайрцагт хийхийг хүсэх болно. За тэгээд яваад ортол манай Афена өглөөний цаймаа хийгээд юу ч болоог өмшиг зогсч байдаг юм да. Сүүлдээ бүр юу ч наалтхаа байна гэдэг чинь л энэ байх та. За тэгэл намайг хэн гэдэг вэ энтер гэдээ асуух болно. Манай хүүхэнч би яаж мэдтiim. Би зүгээр чамайг галзуу авгаа гэдгийг чинь л мэдэж байна. Тэгвэл би хийм гэтэл Crystal May Chrissy 12 наснда сургуулиасаа гарсан, аав нь хар тамхинд донтсон, сүүлд машин дайруулж өөд болсон. Ээж чинь харин хар тамхины тунгаа хэдрүүлснээс мөн л эрлэг рүүгээ учирсан. Эцэг эхээ өөд болсноос хойш хэдэн төрлийн цагийн ажил хийснийг чинж тоолох гээд үнэндээ тооны машиныг дэлгэснээс хэтэрхээр их. Өөрийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг чи нэг л өдөр интернет орж бузар амаараа олон хэрэггүй юм хуцсныхаа шанг одоо хүртэж яваа. Чамд яг өөрийн чи бичсэн зүйлийг уншиж өгье л доо. Энэ үлэгчин гимзэмгүй хүмүүсийг өөрийн эдлэндээ аваачиж алж тоглодог тоглоом зохиосон. Тэрний эдлэн болон явсан нислэгүүд нь энд байна. Бас тэр өөрийнхөө энэ спортоо найзуудынхаа чатанд ч бичсэн байгааг харж болно гэсэн байна. Гэхдээ тэгвэл чи та нарын үннийг илчилсэн хүмүүсийг хулгайлж авчираад энд нухаж байгаа юм байна. Гэтэл хэн ч үннийг илчлээгүй. Бид нар зүгээр тоглож байсан юм. Харин чи бузар амаараа хутсаар байгаад энэ бүхнийг бодит болголоо. Гэхдээ манай хүн за байж гаарай. Ярилцъя. Чи буруу хүнээ аваад ирж ийхүү. Би чинь Мэй. Харин та нарын тэр хайж байгаа чинь Мэй. Гэхдээ үсэгтэй байхгүй юу? Би заримдаа тэрний шаал мэдэхгүй захиануудыг имэйлээр авдаг байсан юм. Манай аав хүүгийн амьтан байсан л та гэхдээ хизээж хар тамхи хэргэлдэг байгаагүй. Мөн ээж маань ч амьд. Идэхгүй бол залгаж үзэх үү? Энтэр гэл. Ер нь бол энэ нөхдүүд Y2 үсэгний андуурлаас болж буруу хүнээ аваад ирсэн. Бүр буруудаа тусгай хүчний Афганд хүртэл алба хааж байсан эмэгтэйг авчирч нүдрүүгээ хуруу бүү хэл лоомч гисэн хэрэг шүү дээ. За тэгээд хоёр чарлбагийн Mortal Kombat ийхүү эхэлж байгаа юм да. Нүдэлцэж дуусаад шал тэнэг нэгнээс асуудлууд асуугаал. Афена амь тавихынхаа өмнө би чамаас ганц л юм асууя. Чи тэр Justice for you all гихч намайг мууж битсэн хүн яг мөн юм уу биш юм уу? Би зөв Crystal May-г барьсан биз дээ. Үгүй дээ би биш. Гэхэд нөгөөх нь "Oops" гэж хэлээд нүдэнэнда зөв хүнээ барьсан бол юугээл цусандаа хутгалдаад энэ үхлийг хүлээгээд хэвдэж байхад. За яан хайсан эм.
За тэгээд өөрийг алах гэж байсан бүх этгээдүүдийг тонилгож орхиод л шархаа паялникаар шарж аниулаад хувийн онгоц руу буутай шааж ороод та нарын ажилдаг байсан хүмүүс чинь бүгд өгсөн. Одоо би хармаар байна. Болно үсттэй гэж хэлээл үнэтэй шампанскыг нь залгилж орхиод кино маань дууссан да. Мэдхгүй зүйлээ сошиалд бүү сэвжвэ. Бас танихгүй, мэдэхгүй, уруу хүнээрээ бүү оролдож бай гэсэн сургамжуудыг авч хаад л сууж байна да. Та нар бас тэгж гинөө. За тэгээд өшөө олон кино ойр ойрхон оруулмаар байгаа бол лайк, share, subscribe, comment. За ер нь юу байдгийг дардаг бүхнийг нь дараал сүсэглэл хүлээж байна. Удахгүй уулзнаа заа юу. За баяртай заваа амтд минь.